За одоо энэ хэнгэргийг бид хүн үзэж байна. За энэ хэнгэрийг нэг танилцуулъя. За энэ хэнгэрийг хувьд бол бас их айтайхан бас өргөц онцлогтой хийсэн байна л да. Ер нь бол Монголын үндэсний орлого ахуйн хэрэглээний орлого маань үндэсний орлого болтлоо хөгжиж үүний нэг нь бол хэнгэрэг байгаа. Одоо зан үйл, шашны үйл болон одоо тэнгэр бурхнаа дахих газар шороогоо хүндэтгэх уул усаан тахдаг тийм асуу байна л да. За энийг одоо надад хэлэлтгүй ер нь бол монголчууд бүгд мэддэг болоод удаж байна. За тэгээд энэ хэнгэргийн ерөнхийдөө нэг иймэрхүү зураглал байдаг юм а. Тэгээд ингэж хийж өгч зураад одоо буг хас тэмдэг байгаа. Мөр за тэгээд сүлд тэгээд энэ хийн урлаг. За энийг одоо дэлхийн газрын зурагч байж байна. Энэ одоо ямар учиртай гэхээр ерөөсөө уул усаа дахин гэдэг бол маш одоо том шинжлэх ухаан. Үүнээс гадна одоо гал ус ургамал жигдрүүлэх одоо нар сарыг бэлэгддэг одоо тийм л одоо яс төгөлдөр маш одоо орлогын хэллэгээс гадна одоо энэ тэнгэр бурхнаа шүтэх шүтэлцээний одоо ёс зүйг одоо дэлхийд таниулах мөн одоо хамгийн чухал нь бөөгийн шашны гэдэг бол бороо оруулах хамгийн наад зах нь. Тэгэл одоо уус ургамлаа жигдрүүлэх тийм л одоо ёсны хэнгэрэг өөрийнх нь одоо үйлдэл тухайн одоо хэнгэргийг эзэмшиж байгаа хүмүүсийн хувьд бол эртний одоо бөөгийн шашны орлогыг хэрэгжүүлэх тийм л одоо ёс байдаг маа гэдгийг одоо монголчууд өөрсдөө мэдж байгаа хаа. Ер нь тэгээд бөөгийн шашин гэдэг бол цаагаараа бол маш их нарийн шүтэлцээтэй холбоотой. За тэгээ хүмүүс одоо өнөөдөр янз бүрийн бөөгийн хэнгэрийг одоо хийдэг болсон. Тэгээ одоо энэ бас зурах янз бүрийн одоо байдлаар одоо бэлэгдэл одоо шинжиг агуулсан зургаар одоо хэнгэргийг баяжуулдаг тийм л одоо ясан монголчуудад байна. Ингээд Эрдэнэт зураачийн өөрийнх нь одоо үзэл бодолтой холбоотой иймэрхүү л одоо хэнгэргийг одоо иймэрхүү зургаар одоо нэг захиалагч хүнийхээ өөрийнх нь сэтгэл зүйд харуулж одоо хийлээ. За иймэрхүү их нүүдэл гэдэг бол ерөөсөө 13 дугаар зуун бол тэр чигтээ бөөгийн шашинтай л холбоотой. Тэгээ шашны урлаг, бөөгийн шашны урлаг сүлдээ үндэсний урлаг болж хөгжөөд ардын дуу бүжгийн чуулга болон бусад одоо хамтлаг чуулга, төмөнх чуулга хүртэл одоо энэ хэнгэрэг бөө, драмын театр, дуурийн театр бүгд л одоо ийм бөөгийн шашны урлагийг одоо урлаг болгож хөгжүүлж чадсан. Одоо тийм л одоо Монголын ард түмний нэг хэсэг одоо соёлын байгууллагын бүжигчид байсан юм аа. Ер нь бол тийм л түүхтэй. Тийм л одоо түүхийг одоо бид хүн өгүүлж байна. Ирээд дотор нууршаад яг ер нь бол тэгээд энэ хэнгэрэг гэдэг маань өөрөө тэнгэр бөөгийн шашнаас гадна одоо урлаг юм а гэдгийг л одоо зөв ойлгох хэрэгтэй.